Дэлхийн монголчуудын MJL радио нэг тусал. MJL радио нэг туслыг цэцгийн соёлыг түгээгч цэцэгт мэдчилгээ дэмжин ажиллаж байна. Цэцгийн үнэр. Хүн төрлөختөн үнэртэн хэрэгэлдэг болсон түүх нэн эртний улбаатай. Ойролцоогоор 5000 жилийн тэртээ хиндүү шашинтнууд хуш мод шатаан анхлан үнэр гарган авсныгаа бурхан хэмээн хүндэлж байжээ. Мөн хуш модны шүүсийг биендээ түрхдэг байсан зэрэгээс улбаалан арц хүж шатаах уламжлал үүссэн ч гэж үздэг. Цэцгсийн сайхан үнэр нь зөвхөн хүнд таашаал өгөх бус ургамлын амьдралын хэмнэлийг хэвэн байлгахад нөлөөлдөг байна. Цэцгс нь үнрээрээ дамжуулан зөгийн зэрэг нисдэг шавжийг өөртөө татан үрээр дамжуулж тоос хүртээдэг. Судлаачид ургамал өөрөөсөө таатай үнэр ялгаруулж, улмаар энэ үнэр нь хүний стрессийг эсэргүүцэх чадварыг ихсгэж, захын мэдрэлийн эсүүдийг хяндгийг тогтоосноор цэцгсийн үнэр нь тархины эд эсэд эерэг нөлөө үзүүлдэг болохыг баталжээ. Ийм учраас хүмүүс цэцгийн үнэрт таатай мэдрэмж төрж, оюун санаанд тайвширдаг байна. Цэцгийн үнэр маш хөнгөн молекул чанартай, хуримтгай шинжтэй бөгөөд агаар дэгдсэн молекулууд нь цус, тунгалаг шингэн зэрэгт нэвчиж, цаашлаад биеийн шингэнд ордог. Ингэснээр тогтворгүй эсүүд хэвийн болдог ба таатай үнэр нь ингэж л бие махбодын хэвийн ажиллагаанд нөлөөлдөг байна. Цэцэг задрахтаа 9 төрлийн үнэрийг ялгаруулах ба энэ ялгарсан үнэр нь сүрчиг, тосны үйлдвэрлэлийн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Иймээс ч ургамлын үнэрийг ашиглахын тулд тэдгээрийн онцгой бүрдлийг судлах шаардлагатай болно гэсэн үг. Харин монголчууд бидний хувьд эрт дээр үеэсээ л байгальтай харилцан шүтэлцээтэй амьдарч үр шимийг нь зохистой ашиглан хойч үедээ өвлүүлж ирсэн түүхэн уламжлалтай. Жишээ нь сэтгэл санаа, амьсгалын замын өвчнийг ангаахад байгалийн үнэрт цэцэгт ургамлыг, мэдрэл, зүрх судас, ходоод гэдэс амьсгалын замын өвчин ангаахад хэрэгэлсээр иржээ. MJL радио нэг туслыг цэцгийн соёлыг түгээгч цэцэгт мэдчилгээ дэмжин ажиллалаа.